За хайр зүрхнүүдээ мэдээж та бүхэндээ амлсан ёсороо Tribute анимегийнхан 6 дугаар ангийн ярьж өгч जैन. Тэг ярьж өгөхөөс өмнө та бүхэндээ маш хэрэгтэй мэдээлэл дуулах гэсэн бичлэгээ ингээд гүйлгэж үзвэл болохгүй шүү заяа. За манайхаа 1-12 дугаар ангийн сурагчид байгаа бол наашид түр анхаарлаа хандуулаарай. Та бүхэн номгүй гэх ямар ч зовлонгүй боллоо. Яагаад гэж ийм Mongolia гэдэг аппликейшнийг татаад хүүхдийнх нь нэвтрэх хэрэгээр нэвтэрч оронгууд бүх номнууд чинь үнэгүй байгаагээ боддоо бүр гайхалтай гоё байгаа систем манайхаа. Тэгэхээр яг одоо ийм Mongolia-гийн аппликейшнийг татаж аваад хүүхдийнх нь нэвтрэх хэрэгээр нэвтэрч ороод 1-12 дугаар ангийн 140 гаруй сурах бичиг чинь тэнд бүр үн төлбөргүй намайг уншаарай гэж байж байгаа гэж боддоо манайхаа. За тэгэхээр энэ удаагийн бичлэгтэй маань ийм Mongolia хамтран ажиллаж байна. Хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ийм Mongolia. Маш их баярлалаа. Ингээд хамтдаа бичлэг рүүгээ орцгоё. За шууд эхэллээ шүү. Сүүхэн маань нэмлэгт хэвтээд хэсэг ухаангүй байсан ч сэргсэн гэдгийг сонсоод Жүгён Сожуныг хамт очие гэтэл нөө чи өөрөө оч. Намайг тэнд ухаангүй байхад нь сакси идэр гэж бити хэлээрэ гэдیں۔ Жүгён бүр эмнэлэгдэр очиод нуугдаал байгаад байсан чинь сүүхэн харчаад оруул орооч хөө гэдэл уучлаарай надаас л болсон гэхэд зүгээрээ ер нь болно штэ. Чи ч байсан өөр хинч байсан туслах байсан. Би өөрөөсөө олцоод чамд буруу өгөхгүй гэсэн чинь гаднаас нөгөө шулмас сүүжийн харснаа яваад хүчтэй. Сүүхө бүр мань чи өсөд байна тэглэж гарын болцсон байхад яаж идэх ингээд бүр албаар маяглаад харалтаа нэг гар нь гипстэй байгаа зү нөгөө гараараа идэж болно штэ. Тэгэд манай Жүгён хоолын амд нь халбагдаж өгөөд нөгөөх нь бүр эрхлээд дада гоё амттай байна. Одоо панчан одоо кимчи гэдэл. Тэгснэ гинэт Жүгён сухуу би өмнө нь чамд дээрлгүүлж байсан ч гэсэн зүгээрээ тоодоггүй гэж хэлж байсан штэ. Тэр худлаа шүү яг үнэндээ бүр үнэхэрийн хэцүү байдаг болохоор одоо твчгүй ер нь штэ. Тэ? Эцэст би тэр сахиусан тэнгэр нь болон за харж аарэ гэж хэлчихэд банцсандаа гараад явчнаа. Нөгөөх нь араас нь чам руу нэг дугаар залгая шүү. Заавал аваарай гэж хэлээд л хоцорно. За ингээд манай Жүгён сахиусан тэнгэр болохоор шийдсэн учраас сүүжинтэй алцах учиртай. Эхний тэмцээн нь бүжиг байгаа штэ. Тэрэндээ сайн оролцох гэдэл бэлтнэ. Даанч энийг харалтаа. 1 2 3 4 5 за би чадахгүй нэ үхлээ гэдэл баларч гинөө. Тэгсэж чи нэг дугаар залгаад эй бро хаанаа гэж уулзсан чи суухан надаас хэр баргийн юм гуугаад байдгүй л дээ. Яг ямар учиртай энэ та хоёр. Миний сургуульд бол маш үнэтэй штэ. Чамд бүжиг заагаад үг гэд бүр гуугаад ахаар нь л би ирсэн шүү. Өнөөдрөөс эхлээд хичээлээ тараад өдөржин шүнжин бүжгээ бэлдэнэ окей? Ойлгосон? Өөр яриа байхгүй гэдیں۔ Энэ үед харин Сожун Жүгёны зургийг ширтэнгээ эмнэлэгт тайсан үеийг бодоод үертгүү гэдэл байсан амар санаа тавиал сүрхийл байсандаа ухааны бодж идэл дүүн орж ирсэн. Суугаах эмнэлэгт тавьсан юм уу? Одоо гайгүй сте. Та хоёр чи өмнө яг л ихнэр нөхөр шиг сүрхий найзуудаа исэн бийжэж одоо яачаад байгаа гэд хаалгыг нь хаачдیں۔ Энэ үед нөгөө өнгөрсөн найз болон тэр гурийн хамт ахуулсан зураг гараад дараагийн үзэгдэл рүү шилжинэ. Жүгён сургууль дээрээ бүжгийн хөтөлгөөнөд атж байгаад санаандгүй Сожунтэй мөргөлдөөд тэгснэ бэлдсэн хэсгээ харуулсан чи Сожун гинэт амар хачин болоод явтан за дурлах гээд байна уу яагаад байгаа юм бүү мэд тэгснэ бас суух зүгээр үү гэж асууж масуугаад байгаамаа. Нөгөөх нь тэгэж их санаа зовоод ам бол өөрөө очооч дээ. Та хоёр их сонин шүү. Найзууд ч юм шиг үгүй ч юм шиг гэснэ. Нэрэ чиний ачаар би нэгдүгээр байранд орсон зургийг чинь бэлгэлж байна гэдэл нөгөө зургаа бэлгэлснэ. Доо талд нь бас жижигхэн боёгоос гэдэг шиг гарын хэсгээ зурсан байгаамаа хөөхөн. Суухан эмнэлгээс гарах болоод совилогч нь чамайг сэрх хүртэл чинь сагсан Сожо ирэхгүй мүү? Уг нь ярьсан юм даа гэд хэлэхэд нь Сожоныг түүний хажууд байсныг мэдтیں۔ Гараад явж итэл нэг ажил явдлын хажуугаар өнгөрөөд тэр нь нөгөө өнгөрсөн найз Сэон шиг нь болж харагдаад байж итэл Сожон араас нь дуудаад тэгснэ чамайг өгсөн өгөөг чинь шалгах гэж ирлээ. Гимгүү хүмүүсээр тоглоод хайдаг нь чи биздээ. Одоо яасан? Бас гимгүү Жүгёноор тоглох гээд байна уу те? Гэд муудалцаад байжсэн чи уцсанд нь Сэон тэр гурав хамт зургаад аруулсан мэдгдлээрээд шууд явах гэтэл Сожуна чи тэр үед намайг Сэоны дуудлагыг албаар таслаагүй гэдгийг мэдж байгаа үстэй. Чи миний гэр бүлийн амьдралыг мэдж байгаа үстэй гэж хэлэхэд тэр үе рүү шилжинэ. Сүүхөгийн аав нь нилээн алдартай жүжигчин бөгөөд өөрөөсөө 12 насаар дүү эмэгтэйтэй хосын харилцаадаа болсон гэд сонин хэвлэлээр битүү тарцсан. Энэ зүйлд итгэхгүй нэг өдөр гэртээ отол аав нь яалтчгүй нүгөө эмэгтэйтэйгээ тэрвэрлдээд байж ахыг нь суухуу нүд дээрээ хараад уурандаа гараа гүйчтیں۔ Тэгэд гарахтаа уцаа санаандгүй унгаацсан юм бэ лээ. Тэр үед нь Сэон залгаж таарад авч чадаагүй. Тэгээд тэр өдөр нь өнгөрцөн юм бэ лээ л дээ. Үүнээсээ болж өөрийгөө маш их үзий яддаг, одоо болтол харамсдаг, маш их өөрийгөө буруутгадаг харагдсан хэцүү ч юм аа да.
Энэ үйл явдал болсны дараа Суху ааваасаа холдож Япон улс руу яваад ирсэн юм байна. Үүнийгээ Сожунд бүгдийг нь тайлбарладаг. Гэхдээ Сожу угаасаа амар ганцаарсан болохоор тайлбарыг нь ерөөсөө сонсохгүй уурлаад явж байгааг нь энэ хоёрын харилцааг нь бүгдийн Жугён бас тэнд нууцаар харцсан юм аа. Гэтэ нууцаар үгүйг нь мэдгүй л байна л да. Ямар ч байсан харчтیں۔ Тэгээд оройн Суху Жугён руу уулзаад оройн уучлаарай та хоёрын яриаг сонссон юм аа. Гэтэ чиний буруу биш байхад яагаад чамд уурлаад байгаа юм болоо гэсэж. Учир нь би Сэёныг өгөхөд ч тэр оршуулган дээр нь ч тэр огт уйлаагүй байхгүй юу? Сожун бүр маш их уйлсан. Би гэтээ яагаад уйлаагүй гэхээр надад уйлах эрх байхгүй гэж бодсон гэдгийг Жугён харин үнэхээр тийм байгаа бол чи жүжиглэхтэй сайн чинь зүгээр л жүжиглээд уйлчих гэсэн чи шууд уйлаад энэ хоёр чинь нулимсэн бүр том бөмбөрөөд л асгарч өгсөн. Ингээд уйлаад байж л Сахиусан тэнгэрийн бүжгийн тэмцээний бичлэгээ яг одоо 30 минутын дотор байршуулгээд Жугён бүжгээ бэлдсэн байгаа ч гэсэн бэлэн бичлэг байхгүй болохоор бүр сандраад гүйгээд нөгөө хэд нь бүгд байршуулад сүүжийн бүр чааваастаа чи ингээд хасагдлаа идэр хөөрцөн. Тэгээд сүүлдээ за өнгөрсөн гэд суухуугаар уцаа өгч бичлэгээ хийлгээд маш олон хүнтэй газар бэлдсэн бүжгээ бэлдээд маш олон хандлт авч хүмүүс ч ихсэн магтаад үнэхээр ам сайтай байдгаа. Харин Кансужийн чааваастаа өмнөх бүжгээ хуучин бүжгээл бүжгэлсэн байна гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр. За ингээд суухуу холболт мэдээж Жугёныг хараад маш их догтлсон юм шиг харагдсан. Тэгээд энэ анги маань дууслаа. 7 дугаар ангийн гарсан даруйд нь мэдээж яриад өгнө. Зүрх